Гал унтраах машин техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн өнөөдөр циркийн талбайд гарч байна. Энэ удаагийн үзэсгэлэнд олон улсад аврах техник хэрэгслийг нийлүүлдгээр алдартай Sokol Lucas компаниуд хамгийн сүүлдээ дэлхийн зах зээлд гаргасан аврах гал унтраах машин тоног төхөөрөмжөд танилцуулж байна. Гол нь машин механизм жилээр биш сар өдрөөр хөгжиж улам боловсронгуй болж байгаа учраас энэ дэвшилтэд аврах гал унтраах тоног төхөөрөмж гэсэн хууль нийлүүлж хөгжих учиртай гэдгийг алтныхан онцолж байсан юм а. Осол аваад тэднийг бол маш богинохон хугацаанд задалдаг, тасалдаг одоо тийм ээ онгоолгох тийм чадвартай авах хэрэгтэй учраас дагаж хөгжиж явах хэрэгтэй. Тийм учраас бол одоо энийг тогтмол өндөр түвшинд байлгана гэвэл тогтмол одоо тэр тоног төхөөрөмжийнхаа чанарыг сайжруулж байгаа гэсэн үг. Тийм учраас бол одоо Монголд бол тэртээ дэргүй зайлшгүй шаардлагатай төхөөрөмжүүдийн нэг гэдэг нь ойлгомжтой. Дэлхийн зах зээлд гарч байгаа аврах гал унтраах техник хэрэгслийг манай улсын аврах байгууллагууд ч ашигладаг. Тэр хэрээр онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмж нэг үе бодвол харьцангуй хөгжсөн гэдгийг салбарын хэлж байна. Орчин цаг нийгэмтэйгээ хөгжихийн дурж байгаа өшөө аюул осол өшөө нэмэгдэж байгаа. Тэр хэмжээгээр өшөө шин дэвшил багаж шаардлагатай байгаа. Тэрийг энэ эдний компани оруулж байгаа энэ тоног төхөөрөмж багаж системтэй танилцаж үзээд эндээс одоо цаашдаа хэрэгтэй шаардлагатай захиалах тийм байлгатай. Онцгой байдлын албаны багаж техник тоног төхөөрөмж бас харьцангуй бас сайжилсан байгаа. Ямар ч тач өнөөдөр үзэсгэлэнт дэлгэж байгаа аврах албаны техник хэрэгслүүдээс сүүлийн үед гарсан дэвшилтэт төхөөрөмжийг манай улс онцгой байдлын албандаа нэвтрүүлэхээр болжээ. Энэ мэтчлэн онцгой байдлын салбарынхан дэлхийн зах зээлд аврах техник хэрэгслээ гаргадаг компаниудтай хамтран ажилласнаар ажлын бүтээмж хурд иргэдийн аюулгүй байдлыг хангаж их дэвшил гарна гэдгийг онцолж байсан юм а.